Сайн байцгаана уу? СБН телевизийн донч нэвтрүүлэг энэ удаагийн дугаар маань цоошин агуулгаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Өмнөх дугаар дээр үзэгч та бүхнээсээ энэ удаагийн оролцогчоо сонгохыг хэлсэн. Түүний араас биднэрт төсөөлснөөс ч илүү хүсэлтүүд ирсэн болохоор бүсгүүчүүдэд маань энэ төрлийн контентууд өөрийгөө өөрчилж хувийн стилээ олох нь маш их хэрэгцээтэй байгааг нь биднэрт ойлгуулсан юм аа. Бүрч илүү их олон дугаарыг та бүхэндээ зориулан хийх урам зоригийг авсан гэдгийг дуулгах таатай байна. Бидэнд төрүүлсэн маш олон хүсэлтүүд дундаас бид уламжлалтын эмч Батчимгийг сонгосон байна. За сайн байцгаана уу? Намайг Батбаасангийн Бачим гэдэг. За доктор Бачимэг Wellness Центрийн эрхлэгч, уламжлал анагаах ухааны хэмж сэтгэл судлаач. За анагаах ухааны магистр зэрэгтэй. За одоогоор бол яг уламжлал анагаах ухааны эмчилгээ үйлчилгээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд явж байгаа. За тэгэхээр түлхүү манай үйлчлүүлэгч донд психоос хамаатай буюу дарагдсан сэтгэл хөдлөл мэдрэмж маань бие махбодын бие өвчин болж байгаа энэ тохиолдол дээр би ажилладаг. За уламжлал анагаах ухаанд бол ерөнхийдөө өвчнийг маш олон төрлөөр ангилдаг. Гэхдээ адын гаралтай сэтгцийн өвчнүүд гэж байдаг. За тэр тал руугаа илүү их судалгаа шинжилгээ хийгээд нарийнсч явж байгаа. Яг энэ утгаараа психоос хамаатай өвчнүүдийг эмчлээд явж байгаа. Тэгэхээр илүүтэй хүний сэтгэл зүйн өвчнийг ангаах тал дээр нь дагнаа явж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бас 2-3 төрлийн хоббитэй. За нэгдүгээрт бол кросс төрлийн мотоцикл ундаг, power ladies гэдэг мотокроссын клуб тариалагддаг байгаа. За тэгээ өөрийгөө сориод бас улсын аваргын яг нөгөө эндуро буюу бартаат замын улсын аваргад бас оролцож үзсэн байж байгаа. За хоёрдугаарт нь гэвэл миний амьдралын хэм маягаар бол body building фитнесийн спортоор яг 6 сар тасралтгүй хичээлээд тайзан дээр гарч фитнесийн тэмцээнд орж үзсэн байж байгаа. За энэ бол өөрийгөө сорьсон, хөгжүүлсэн, маш их туршлага хоримтлуулсан сайхан мөч болж өнгөрсөн. За мөн би 10 жилээсээ ахуулаад буудлага спортоор хичээлжсэн. За тэгээд ерөнхийдөө оюутан болоод бас эмч болох зорилгынхаа дагуу явсан. Үндсэн дээрээс буудлага спортоо бол ерөнхийдөө орхисон байдаг. За буудлага спортын дэд мастер цолтой. За тэгээ ерөнхийдөө бас чөлөө цагаараа боксоор хичээллэх нэг иймэрхүү хоббитэй юм уу. За мөн мэрэгчлэлтэйгээ уялдуулаад сүүлийн үед ерөнхийдөө будын ухааныг гүн судалж үзэж байгаа. За тийм учраас бас илүүтэй их бурхны номыг судлаад тэгээд бас сарда 2 удаа гандаа явж лүүж ном хурдаг байгаа. За тэгэхээр би ер нь өнгөрсөн хугацаанд сэтгэл хөдлөлөөрөө хувцсыг сонгодог. Тэгээд миний 2 шкаф хоёулаа ийм битүү хувцастай. Гэхдээ тэрнээс нь өмсөй гэхлээр өмсөх хувцас олддоггүй. Тэгээ ер нь нэг тийм айгүй их тийм нуруунд дээр их ачаал байгаа юм шиг санагддаг байсан байхгүй. Тэг ер нь энэ бүхнийг айгүй цэгцэнд оруулах хэрэгтэй байна гэж бодсон. Ерөнхийдөө амьдралынхаа бас зарим сонгол шийдвэрүүдийг бүгдийг энэ цэгцэнд оруулаад айгүй ойлгомжтой болгож байгаа. Тэгээд эхлэнгүүд хүн хувц руугаас орд юм байлээ. Тэгэхээр сэтгэл хөдлөлөөрөө биш мэдлэг дээр суурилсан тэр хувцлтыг бас би өөртөө өмсөж үзмээр байгаа байхгүй. Гэтэл яг Бачим гэдэг хүн төрлөх шин чанараасаа энэ үсний өнгө нүдний өнгө биеийн энэ арсанд нь тохирсон яг ямар хувцас байх ёстой юм. Миний дотор хүүхэд яг ямар хувцас өмсөхийг хүсэж байгаа юм яг тэрийг нь би биелүүлмээр санагдсан буюу дотор хүүхдээ баярлуулахыг хүссэн. Хоёрдугаарт нь хэм бол нөгөө фитнесийн тэмцээнд оролцож үзсэн гэж ярьсан тэр бол миний багын мөрөөдлөд байсан. Бага байхдаа би хөдөөний хөвгөлтэй тэгээд үүдэн амрын чинээнд олон төрлийн хувцас өмсөөл алхаал ээж их өсгөөтэй өмсөөл цагуур өмсөгч болно гэж боддог. Тэгээ тэр мөрөөдлөө би 40 хүрэхээс өмнө ер нь биелүүлэе гэж зорилгосон байхгүй юу. Тэснийхээ үндсэн дээрээс би тууштай 6 сарыг өөрийгөө ажилласаа чөлөөлөөд бүрэн фитнес рүү оюун санаа бие сэтгэлээ бүгдийг нь зориулаад тууштай байснараа давж гарч чадсан. Тэндээс асар их өөртөө итгэл болон өөрөөрөө бахархах тэр мэдрэмжийг сэтгэл ханамжийг авч ирсэн. Тэгэнгүүт энэ нэвтрүүлэг намайг бас сонгосныг шалтгаан ингэж бодож байгаа. Магадгүй миний би өөрөө бас их манифест хийдэг бодол мэдрэмжээ бас нийтийн ухамсаргөөр маш их явуулдаг, бяцлал хийдэг юм хүн. Тэгэхээр миний тэр багын магадгүй өсөл мөрөөдөл маш гоё олон төрлийн хувцсуудыг өмсөөд маш тийм өөртөө ихтэй аз жаргалтайгаар өөрийгөө харах ийм мөрөөдөл маань энэ нэвтрүүлгээр биелж байгаа юм байна гэж би бас харж байгаа. Тэгэхээр магадгүй тэр фитнестэй номер 1-т миний мөрөөдөл биелүүлсэн бол энэ бол яг жинхэнэ утгаараа тэр загвар өмсөгч болох тэр хүсэл мөрөөдлийг маань улам гаргаж өгж байгаа ийм нэвтрүүлэг болж байгаа юм байна. Тэгээд бас миний хүсэл сонирхлыг хүлээн авч бас оролцогчоор сонгосон явдалд та бүхэндээ бас маш их баярлалаа.
Бачимэг оролцогч маань маш баялаг төвтэй сэтгэл зүй болон уламжлалтын байр суурийг хослуулан ажиллагаас гадна маш тесрэлттэй спорт болох Барта замын мото уралдаан, бодибилдингийн спортоор хичээлэг нь бидний сонирхлыг татан нэвтрүүлгийн багийнхан болон стилистийн зүгээс өөрчлөлт хийхийг тэсэн ядан хүлээж догдолж оролцогчоо сонгосон байгаа. Оролцогчийн ажил дээр уламжлалтын эмнэлэг дээр нэрсэн байна. Одоо хэдүүлээ ороод оролцогчтойгоо танилцгаая. За сайн уу. Стилист Дэлгэн заяа. Энэ нэвтрүүлэгт орж байгаад маш их баяртай. За баярлалаа. SBN телевизийн донч нэвтрүүлэгт маань оролцох хүсэлтэй зөндөө олон үзэгч нар маань биднэрт хүсэлт явуулсан. Тэгээ тэр хүсэлтүүдтэй нэвтрүүлгийн багийнхан маань нэг бүрчлэн танилцсан байгаа. Тэгээ тэр дундаа өөрийн чинь хүсэлт маш баялаг амьдралын хэв маягтай тий маш сонирхолтой байсан болохоор өөрийгөө сонгосон байгаа шүү. За маш их баярлалаа. Өөрийнхөө зан характерыг Бачимэг гэдэг хүн ямар хүн бэ гэд дотор ертөнцийн ямар хүн байдаг вэ гэд тодорхойлоод хэлвэл Дайчин. За тэгээ зоригтой, ирч хүчтэй. Мотоспортын тамирчин. Тэгээ бас бодибилдингийн тамирчин байсан тий. Сонирхогчийн одоо нөгөө бодибилдинг спортоор хичээллээд тэгээ нэг удаа тэмцээнд орж өөрийгөө сорьсон. Тэгэхээр амьдралынх нь хэв маяг нь ерөнхийдөө яг ямар байдаг вэ? За ихэвчлэн одоо ажил дээр өрнөдөг гэсэн үг. Яг одоо хүнээ үзнэ. За тэгээд дэмжлэгээ одоо тий заавар зөвлөмж өгөх. Хоёрдугаарт нь бол сэтгэл зүйн зөвлөгөө болон психо соматик өвчнүүдийн үед ерөнхийдөө сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Тий. Тэгэхээр бусад цагт гэх юм бол ерөнхийдөө 100 цагтаа бол одоо мотоцикл унах тий ур чадвараа 100 хэрс сайжруулсан байж байгаа. Тийм хоёрдугаарт нь гэх юм бол одоо 7 хоногийн 2-3 өдөр нь одоо фитнестэй яваад эхэлсэн байж байгаа. За урдны хэрчмтэй явж ирсэн аа. Одоо бол зүгээр хөнгөө явж байгаа. Өөрөө ядраахгүй гэр. Тэгэхээр хоёулаа одоо офс дээрээ эмнэлэг дээрээ байгаа үедээ ямар хөө байдлаар хувцалдаг вэ? За ерөнхийдөө хүнээ үзэхдээ бол угаасаа ажлынхаа хувцсыг өмсчдөг. Тийм. Тэгээ зарим үедээ магадгүй одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгөхдөө бол тэ арай илүү авсан мэхтэй хувцс өмсдөг. Тэнгүүтээ ажлаас гарангуудаа би чи амар ирч хүчтэй те заримдаа бүр ингээ нөө боксинг бэлтгэл идэр хийгээд явж идэг те нэг юм зоригтой маягтай нэг юм ирч хүчтэй эргэтэлэг бас зарим нэг тийм энерги гараад байгаа юм шиг те өөрөөсөө би мэдэрдэг байхгүй юу. Тэнгүүд яг тэр үедээ би ингээд өөртөө тухтай чөлөөтэй хувцс өмсөхийг хүсдэг. Тэгэхээр өөрийнхөө нөгөө нэг энэ дотоод хүн маань ингээд 3-4 төрлийн ийм одоо онцлогтой байгаад байгаа штэ. Тэнгүүдээ би ер нь энийг яаж зохицуулах хэрэгтэй юм болоо гэдэг асуулт гарч иж байгаа байхгүй юу? Тэр нөгөө нэг дайчин, зоригтой, хүчтэй тэр дүрийг хаана нь гаргаж байна? Амьдрал дээр нь хувцаар нь хаана гаргаж байна? Тий гаргаж байна. Ерөнхийдөө нөгөө нэг яг одоо спортоор магадгүй яг хичээлэх тэр үед гэсэн үг шүү дээ. Жишээ нь 7 хоногийн тий 3 өдөр тий 2-3 цагт тэр чин гарч ийн. Бусад чөлөө цагаараа бас ерөнхийдөө тиймэрхүү хувцс өмсөхийг хүсдэг. Тийм. Гэхдээ бас нэг эмч хүн байгаад байдаг тий. Эндээ ингээ би баригдаад бас ингээ чөлөөтэй хувцалж чадахгүй юм шиг тий. Ингээд ийм зөрчил ингээ ороодсон байхгүй. Мэдээж уламжлалтын эмнэлгийн эмч нэг ийм дүр байгаа. Тэгээд хүүхдүүдийн ээж дүр бас байгаа. За тэгэнгүүт бурхан шашны хандмаа дүр бас байж байгаа тий. Дээл өмсдөг хоёлаа. За тэгэнгүүтаа тамирчин дүрэг гэдээ байгаад байна тий. Энэ дүрүүдийг хоёлаа төр зур хоошин тавьж агаад яг өөрийнх нь дотор ертөнцид байгаа дотор хүүхдийг нь баярлуулах яг өөрт нь зориулсан хувцсных нь лүкийг нь бүрдүүлэх гэж байна. Яг зөв. Яг надад ч үсгмээр байна тий. За тэгээ. Би бүр ингээд нөгөө нэг дотор хүүхд маань ингээд маш гоё ингээд хувцс өмсмөөрөө боловч би өөр ингээд уучраа болохгүй. Тэгэнгүүт баригдаад шүү дээ. Баригдаад дөрүүдтэй байвал яг үнэ харин тий. За энийг өмсчхөөр арай хэд ингээд тохинолог болчих гээд байгаа юм шиг тий. Тэнгүүт хүмүүс ингээд намайг хөвчлэн эмч дүрээр мэддэг тий. Гэтэл ингээд бусдад маадгүй нийцүүлж те хувцлах гад тэгээ тэрэндээ ингээд дотор хүмүүс маань хүлээн зөвшөөрөхгүй заримдаа те гонддаг. Гэтэл би дотор хүүхдийг баярлуулж эрх чөлөөтэй те нэг тийм жаргалтай ингээд гой гудамжаар алхмаар байгаа байхгүй юу. Тийм. Хүмүүс энд яг ингэж алдаад байдаг байхгүй юу. Би эмч юм чинь тэгж болохгүй. Би багш юм чинь тэгж болохгүй гэж бодоод байдаг. Гэтэл яг өөрөө ямар хүн те тэр хүнийхээ онцлогийг мэдээд онцлогийг нь гаргаад ирсэн байхад тэр нь эмч дүр дээр шингэх хэвээр. Халих нь биш шүү дээ. Өөрөөс нь хальж гарна. Тэрнээс ч өөрийгөө хайрцаглахгүй гэдэг. Тэгэхээр одоо хоёулаа яг өөрийнхөө дотор ертөнцийг гаргаад ирсэн байгаа цагт эмч байсан ч өөрийнхөө гаргаал ирнэ. Тамирчин байсан ч өөрийнхөө доторхыг гаргаал ирнэ. Тэгвэл яах вэ гэхээр альч дүрдээ байсан Бачимэг өөрөөрөө байхгүй юу? Тэр дотор хөхөд дахиад хизээч гомдохгүй гэсэн.
дотор хүүхдээ бид ингээ маш их дарддаг юм байна шүү дээ тий. Ингэч болохгүй, тэгч болохгүй, чи энэ хувцсыг өмсөж болохгүй гэл тий. Тэнгүүд чи ингээд өөрхөн дуртай зүйлээ хийгээд дуртай ингээд хувцас өмсөнгүүд бүр юм тий цаанаасаа гэрэлтэл бүр жаргалтай болж болох юм. Энэд нүртэл тас бол тачигнал тэр төсөлж байгаа. За тэгээд нэвтрүүлгийн зүгээс одоо өөрөө өмсөж байгаа хувцснууд аваад ирээрээ гэж загсан байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хоёулаа хувцснуудыг үзцгээе. За. За. Блохтой тий. За Бачимэг оролцогчийнхаа өдөр тутамдаа өмсдөг хувцснуудтай одоо хэдүүлээ танилцъя те. За хувцснуудаа үзүүлээрэй. За энэ ослол нь болохоор хоёлаа өдөр тутамдаа сэтгэл зүйн зөвлөгөөн дээр өмсдөг гэсэн үг те. За би өөрийг нь хөт өнгөтэй гэж харсан. Гэтэл хоёул үгсээ хизээ бодолсон бай. За яг жилийн өмнө бодолсон нь те. Тэнгүүд одоо болохоор нэг юм шар туяатай байгаа. Тэгэхээр хоёулаа илүү дулаан өнгө рүү явчихсан байгаа гэсэн үг байхгүй. Тэнгүүд яг одоо байгаа хувцсан ч гэсэн яг 7 өнгийн хувцас байна. Бор өнгө бол 7 өнгийн хувцас гэсэн үг байхгүй. Тэгэхээр хоёулаа энэ нэвтрүүлгийнхаа явцад өснийхөө өнгийг өөрчилнө. Тэгээ би тэрийг нь бол хөт өнгө рүү аваач гэж бодож байгаа. Тэгэхээр хоёулаа цаашдаа бол яг энэ өнгийг бол ашиглахааргүй байна. Гэхдээ хоёулаа одоо бол энэ хувцсыг нэг өмсөж харъя те. За тийм. Энэ хувцсыг одоо нөө жин нэмсэн байхдаа өмсөж байгаа болохоор энэ тэнд ингээ бариад айгу тухгүй яг үндэ дотроос нэг юм бачимдсан тий уур хөрсөн мэдрэмжтэй яг одоо зогсож байна. Тийм. Сэтгэл зүйн зөвлөгөө өгж явахад сэтгэл зүйч өөрөө яг ямар мэдрэмжтэй байх ёстой вэ? За мэдээж хэрэг зан төлөвийн хувьд асар тогтвортой, тайван, өөрөө сэтгэл зүйн хувьд болон бие махбодын хувьд маш тийм илүү одоо дүлгөөхөн те төлөвт байж иж тухайн үйлчлүүлэгчээ сайн сонсно, мэдрэн те асуудлыг нь сонсох хэрэгтэй гэдэг учраас яалтчгүй одоо албаны те иймэрхүү хувцас орж ирдэг. Яг энэ хувцастайгаа сэтгэл зүйн зөвлөгөө өгөхт нь өөрөө тухтай тэр мэдрэмжээ авч чадж байгаа юу? За юм баа. Сүүлийн үед би нэг жин нэмсэн гэж ярьсан те тэмцээний дараа тэгэнгүүт тэрнээс хойш нэг сэтгэл зүйн хувьд жоохон өөрөө докторгоо олж эхэлсэн. Ягаад бол жин нэмэлцэнтэй холбоотой баг зэргийн одоо гутрахтай тийм шинж тэмдэгтэй. За яг мэрэгжлийнхаа үднээс л өөрөө тэрийг олж таниад өөргөө хүлийн зөвшөөрч учраас бас ч гэж ингээ хөнгөн явагдсан. За өөр ямар хувцас юм? бас л ялах юм тийм ээ те. Ногоон өдөртэй юм уу? Нийтгүй харин цаанаасаа тэгээд бас ногоон пижактай бас ногоон палаажтай тийм. За энэ палаажийг өмсөхөөр ямар мэдрэмж төрдөг вэ? Бачингийн айл дур гарч ирж залуу дүр юм шиг тийм. Тэгж мэдэрдэг нэг тий дэрвгээр тий нэг тийм одоо октооч гэрчлээтэй тий тав тухтай. Энэ хувцсыг өмссөн байхад одоо яг ямар мэдрэмж төрж байна өөрт нь? Жохон ингээ би бариад тухгүй нэг баазар нөөжин нэмсэн байгаа тий. Тэгж гинүү өөртөө итгэлгүй байна. Ингээ тайлчмаар санагдчихээн. Хөдөлгөөд бас ингээ хөдөлгөө хязгаарлагдаад. Энэ хувцсыг авах болсон шалтгаан хэлээд өгч. Тухайн үед мэдгүй нэг 70-80-ад оны нэг тий Орос нэг хичнэр нэг иймэрхүү юм өсдөг юм шиг миний одоо оюун санаанд үлдсэн юм уу? Яг нэг тийм мэдрэмж төрөөд гоё ч юм уу гэж бодоод тавцсан. Хоёулынх нь биеийн хэлбэрт бол уг нь энэ хувцас нь болж байгаа байхгүй юу? Хоёлаа мөрнийхөө өргөн мөртэй тэгмүүд өргөн мөрөө баг зэрэг унжуулс хийгээд мөргүү загварыг өмссөн байна. Энэ нь бол болж байгаа гэсэн. Тэгэнгүүтээ хоёлаа ташаа хэсгээрээ арай нарийнхан гэсэн үг шүү дээ. Гэтэл А хэлбэрийн хормоо ороод ирж байгаа болохоор биеийнх нь хэлбэрийг бол пропорцийн хувьд бол гоё харагдуулж байна. Зөв байна гэсэн үг. Гэтэл хоёлаа чинь дотор хүнээ гаргаж ирэх хэрэгтэй. Хувийн стил гэдэг юм байх хэрэгтэй тийм. Гэтэл энэ хэн энэ өнгө нь өөрөө биш байгаа байхгүй. Энэчнээс ямар ч тийм нэг хүчтэй, зөрөгтэй, бие даасан тийм хүнийг олж харахгүй байгаа гэсэн. Өстой яг өөрийнх нь хэлж байгаа нөгөө 70-80 оны Орос ананер явц орж ирж байгаад одоо яг нөгөө нэг юм цагаан алчур зүгээл сайлж явах гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр ингэж өөрийгөө дараад байгаа гэсэн. Ийм хувцастай байхаар одоо нөгөө нэг дотор нь байгаа хүн бүр ингээд бачурж байгаа хаа, галзарж байгаа хаа. Тийм гэсэн. Тэгэхээр цаашдаа ч гэсэн хувцас авахдаа энэ хувцас яг ямар мэдрэмж өгч ийн вэ гэж асуух хэрэгтэй. Уг нь өөрт нь хэлсэн биз дээ. 70-80 оны Орос ананерийн хувцас байна гэдэг уг нь өөрт нь хэлсэн биш. Хэлсэн байна. Тэгсэн чинь зүгээр гэдэг үссэн байгаа байхгүй тий. Тэгэхээр ингэж болохгүй л гэсэн. Тэр хувцсыг хараад энэ би вэ гэдэг хувцас олж үзэх хэрэгтэй гэсэн.
Тэгээд ихтэн би туслая. Тэгээд тэр реакцаа тэгээд харахыг тийс ядуулж байна. Тэгээ энэ бол угаас ерөнхий өнгө байх тийм. Эмэгтэй хүнд одоо улаан өнгө зүгээр гэж боддог шүү гэж бод. Нөгөө хөтөн өнгөнд нь бол яг гой зөхөн гэсэн. Тэгээ хоёулуусныхаа өнгийг өрчлөлтөн байхад илүү гоё харагдана гэсэн. Тийм гоё улаан амжиртай. Бас манай нөгөө брэнд өнгө миний дуртай өнгө бас юм байна. Тийм байна. Болж гин үү? Болж гин. За одоо хоёр дахь лүгтэйгээ танилцъя. Энэ хувцас нь ямар учирдахтай вэ? За одоо миний энэ хувцас бол яг жинхэнэ миний сүнсний өвдлийн маань дүр төрхийтэй илэрхийлж байгаа хувцас байгаа. Одоо сонирхол гэхүү энэ тал руу яагаад орсон бол надад аягүй сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу? 9-р ангид байхдаа л өөрхөн бөхшиг болоо төвд хэл сураад ингээд явж исэн. Тэгэхээр би их сүсгтэй. Тэгээ тэр утгаараа энэ одоо ном үзээ судлаад бүтээн ухааныг судлаа явж байхдаа илүү жаргалтай сэтгэл маань ингээ хандж дүүрдэг. Тэгээ бас миний ажил мэргэжилтэй салшгүй их холбоотой. Тийм одоо маш олон хүмүүст бас номын тусыг үзүүлж байгаа. Дээл айгүй их гоё цогтой байна. Тэгээд манай Монгол дээл чинь угаасаа нөгөө мөргүү загвартай шүү дээ тийм. Удан мөртэй байх хэрэгтэй ингээ нэлээ нэрээ. Одоо сүүлийн үед нөгөө дээлнүүд чинь ингээ ийм залгаастай гараад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө мөр бүтэн явъя гэвэл мөр бүтэн дээл өмсгөхтэй ингээ бас бэлэг дэмбэрлэдэг гэж юм. Тийм. Бас ингээд энэ өргөн хормоотой байгааз энэ болохоор нөгөө буян ишгийг илэрхийлж байгаа юм бас бэлэгдэлтэй юм байлээ. За энэ нэг юм ерөнхийдөө бас би урт юб өмсөх сонирхолтой. За өмнөдөөс өнөөдрөөс энэ ямар энэ хөттэй тийм. За энэ бол надад таалагдсан. Хоёлаа биеийн хэлбэрийн хувьд болохоор доош харсан гурвалжин биеийн хэлбэртэй байгаа шүү дээ. Тийм болохоор ийм А хэлбэрийн юбгнүүд бол гоё тохирно гэсэн үг. Оролцогч маань өөрийнхөө өдөр тутамдаа өмсдөг хувцснуудыг бидэнд үзүүлж харуулсан. Гэхдээ тэр хувцснууд дундаас нь яг бат чимгийн дотоод ертөнцийг нь илэрхийлж байгаа хувцас нэг ширхэгч байгаагүй. Тэгвэл энэ одоо ирээ юм байл яг надад. Хэтээ ч юм уу одоо ингээд идэв штэ. Шулуун хөнлөн хэтээ гэдэг. Тэгэхээр надад одоо аль нь тэх вэ? Шулуун хээ бол угаасаа зүгээр яг юм илүү туранхаа харагдуулах байгаа. Хөнлөн хээ бол угаасаа илүү объем нэмнэ. Тэгэхээр хоёулаа магадгүй ташаанаас доошоогоо хөнлөн хээ орж ирэх. Хөнлөн судал орж ирэх юм бол хэрэгтэй байгаа газар нь объем нэмэгдэнэ гэсэн үг. Дээгүүр бол хоёулаа хизээч тийм хөнлөн судал нэмэхгүй гэсэн үг шүү дээ. Тэнгууд одоо энэ цамцных нь хээ болохоор илүү нэг тийм авангард маягийн юм байна те яг юу гэдгийг мэдчихгүй те. Тэгээ яалтчгүй яг нэг юм эрхчлөөтэй байх гэдэг эмгтээлэг тийм секси дүр төрх бол яалтчгүй байлаа. Тэгэхээр би бас цаашдынхын лүкүүдэд нь яг тэрийг нь оруулаад явъя гэж бодож байгаа. За бас сонирхолтой санагдаж байна. Өөрийгөө их л нуугаад ах шиг байна да. За. Оролцогчийн маань хувьд маш олон дөрүүдтэй. Тэр дөрүүдтэй тохирсон хувцсыг өдөр бүр өмсөж өөр хүн шиг байх шаардлага гарна. Дэлхийн хамгийн алдартай жүжигчинч өдөр бүр өөр дөрүүдэд тоглож чадахгүй болов. Тэгэхээр яах ёстой юм бэ гэж та бүхэн надаас асууж магадгүй. Энэ л асуултын хариултыг та бүхэндээ болон оролцогчдоо ойлгуулахыг хүссэн юм. Үүний тулд өөрийн зан характер дотоод ертөнцөө ил гаргаж хувцалтаараа илэрхийлж хувийн стилээ олох ёстой. Тэр олсон хувийн стилээ эмч дүртэй шингээгээд тэр стилээ тамирчин дүртэй шингээх замаар өөрөө гол суурь болох ёстой юм. Ингэснээр олон туслах дүрүүдэд тоглох бос өөрөө гол дүр нь болох юм. Тэгэхээр би оролцогчийнхоо гол дүрийг гаргаж ирж өөрт нь харуулахыг хүссэн юм. Монголдо өнгө гаргалтаараа номер 1 ЭС салон дээр ирсэн байна. Оролцогч Бат Чимэг маань донж нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгээд өснийхөө өнгийг бид хоёр илүү хүйтэн тал руу явуулах гэж байгаа. Тэгээд ЭС салоны маань захирал Инхтцэг ихч маань байна. Тэгээд та өөрийгөө танилцуулаад өгөөрэй. Бас оролцогчийн маань өсний өнгийг ямар байгаасаа гэж та хүсэж байгаа өөрийнхөө бодлыг хэлээд өгөөч. За баярлалаа. Сайн байна уу? За би бол ээгийн артист байна. За яг өнгөний чиглэлээр одоо ажилладаг тийм хүн байна. За өнөөдөр оролцогчийнхоо одоо өсний өнгө, стил загвар бол бүр хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор илүү одоо арсныхын өнгө, за тэг өмсгөж байгаа хувцсныхын лүгтэй зохицуулаад дээр нэг одоо байгаа өнгө нь илүү жоохон хүүтэн тэрхий бас бараан болохгүйгээр өөрчлөлийгээд ер нь бол за одоо өнгө харах. Тий. Тэгээ мэдээж манай оролцогч болохоор хүүтэн арьстай байгаа учраас хит их бас дулаан өнгийг бол сонгохгүй. За тэгээд одоо байгаа өснийх нь өнгөн дээр бас үндэслээд жаахан хүүтэн болгоод одоо мэдээж нэг 2 тонн бараан болгоно. Тэгээ илүү энэ өнгийг бодснараа илүү үнэтэйлэг арсны өнгө нь илүү бас гоё тодорч гарч ирж. Тий.
Одоо бол илүү жоох юм дулаан шаргал өнгөтэй байгаа шүү дээ. Би ч одоо хараа ингэж бодож ирсэн байхгүй юу? Илүү одоо энэ яг зүгээр дулаан өнгөрөө орсон байна тий. Нөгөө нэг саарл маань гараад тэгэхээр бүр гүн саарл ч юм уу тий заgal цагаан тал руугаа үсээ оруулах маань гэдэг юм бодолтой ирсэн чинь жоох өөрчлөгдчихлээ тий. Тэг би ингээд үйлчлүүлэгч нартай хэлдэм манай эмэгтэйчүүд яадаг вүлээ одоо ингээд эм орлоо хагцлаа саллаа хамгийн түрүүнд хийдэг болох мод үсчээ ороод үсээ тариулаад үснийхээ өнгийг өөрчлөх. Тэгэхээр яг өөрчлөлтийг үсээрээ авна гэж бодоод байгаа байхгүй юу? Үсээ цайруулаад тийм цайвар саарл болчих юм бол бис дөө өөрөө амьдрал гоё өөрчлөгдчихлөө гэдэг бодлыг аваад даатцсан. Тэгээ тийм байна л гэж хүлээгээд байгаа гэсэн. Гэтэл тэр нь хамгийн амархан хувилбар байгаа даа шүү дээ. Гэтэл яг өөрийнхөө тэр дотор байгаа ертөнцийг хувцаараа илүү их төлөхөөр илэрхийлээд үсэн дээр бол яг өөрийнхөө арсны өнгөд тохирсон, өөрийнхөө үсэнд тохирсон тийм байдлаар яг гоё тохирсон өнгөө аваад явах. Тод өнгө ямар хүмүүст илүү тохиромжтой вэ гэхээр илүү entertainment те одоо урлаг соёлыг нэгэн хэвэн байх одоо нэг мэрэгчлч бас тийм байдаг шүү те. Өнөөдөр нэг кинонд орлоо энийгээ заавар цагаан болох стаж гэдэг юм ингээд албан шаардлагаар одоо тод янз бүрийн өнгөтэй болгож болно. Бид нэр бас нэг контраст ярих хэрэгтэй тий. Арсны өнгө ямар агаас шалтгаалаад үс хэр цайвар, хэр бараан байх нь шалтгаалдаг байхгүй. Тэгэхээр одоо яг өөрийнх нь үсээд байгаа хоёулынхын нэлээд цайвар ус ороод ирэх юм бол арс ус хоёр хоорондоо хитрхи ойрхон өнгөтэй болоод тэгэхээр царайчин хүмүүнд илүү тогтоогдох болдог ч юм уу тий. Гэтэл хоёулаа ч ингээд ярддаг, грил хийдэг, хүмүүст нөлөөлдөг ажил байгаа учраас илүү царай нь анхаарал татчих хэвээр. За хоёулаа нөгөө тохирсон өнгөөр тий. За та хоёр амжилттай. За баярлалаа. За хоёулаа ажилдаа орох уу та. За. Оролцогчийн маань хүчтэй зан характерт нь тохирсон хөт өнгөтэй смоки хүчтэй бодолтыг сонгосон байгаа. Бүгдээрээ одоо донч нэвтрүүлэгтэй маань хамтарч ажиллаж байгаа Everyday Multi брэнд дээрээ ирж гисэн байна. Батчмыг оролцогчтойгоо ярилцаж танилцсныхаа араас стилистийн mood board болон lookbook-ийг гаргаад явуулчихсан. Хоорондоо санал сэтгэлээ солилцчихсан байгаа. Тэгээ түүн дээрээ үндэслээд өнөөдрийнх нь look-уудыг сонгочихсан байгаа. Эрэгтэй энерги давмгаалсан оролцогч байгаа болохоор бид хоёр илүү power look, power shoulder руугаа гоё юм хосолтой look сонгосон байгаа. Тэгээд өөрөө илүү мотоспорт сонирхдаг бодибилдингийн тамирчин хүн болохоор илүү чөлөөтэй байдлаар Bad Blood-аас бас яг ийм гоё десант маркийн подолкнууд тэгээ бас өмд авчихсан байгаа. Тэгээд хэдүүлээ энийг яаж стилизац хийсэн одоо Батчмын оролцогч маань өмсөд ямар ягшаа харахыг утгагүй харцгаая. За одоо удахгүй тун удахгүй талент өөрийгөө харах чинь ямар сэтгэл төрж байна? Бидэнтэй уулзаж. Яг одоо би чинь дотор үнтэйгээ уулзах гэж штэ. Тэгэхээр ингээд амар сандарч байна. Бас нүур харсан хүн штэ тий. Шууд нэвтрүүлэг төрөлөө оролцдог. Гэтэл бүр энэ урд өмнө байгаагүй юм тогтлол бүр сандрал ингээд бүр цээж ингээд зүрх баг тий. Гарах нь. За өөрийгөө харахад бэлэн үү? Бэлэн. Яг одоо спортоор магадгүй хичээлэх тэр үед гэсэн үг шүү дээ. Жишээ нь 7 хоногийн тий 3 өдөр тий 2-3 цагт тэр чин гарч ийн. Бусад чөлөө цагаараа бас ерөнхийдөө тиймэрхүү хуц өмсөхийг хүсдэг. Тийм. Гэхдээ бас нэг эмч хүн байгаад байдаг тий. Эндээ ингээ би баригдаад бас ингээ чөлөөтэй хувцалж чадахгүй юм шиг тий. Ингээд ийм зөрчил ингээ ороодсон байхгүй. Энэ хувцыг одоо нөө жин юмсан байхдаа өмсөж болохоор энэ тэнд ингээ бариад айгу тухгүй яг үндэ дотроос нэг ийм бачимдсан тий уур хүрсэн мэдрэмжтэй л яг одоо зогсож байна. Жохон ингээ би бариад тухгүй байна тий. Нэг хөдлөхөд бас ингээ хөдөлгөөн хязгаарлагдаад. За энийг өмсчхөөр арай хэд ингээ тохинолог болчихгоо даа ч юм шиг тий. Тэнгүүд хүмүүс ингээ намайг хөвчлэн эмч дүрээр мэддэг тий. Гэтэл ингээ бусдад маадгүй нийцүүлж тий хувцлах гад тий тэрэндээ ингээ дотор хүмүүс маань хүлээн зөвшөөрөхгүй заримдаа тий гунддаг. Гэтэл би дотор хүүхдийг баярлуулж эрх чөлөөтэй тий нэг тийм жаргалтай ингээ
гой гудамжаар алхмаар байгаа байхгүй юу. Юу мэдээ аваад тэрнээс хойш ингээд надад ингээд юм догтлол бас гайх мэдрэмж төрөжсөн. Нэр үнэхээр гэж юу миний мөрөөл ингэж биелэх чаа гэж юу гэд бүр ингээд догтлоод тэгээ баг урд шөнө хэд л баг ингээд нойр хүрхгүйтэй гіврээл ингээд нэг цаг хүртэл ингээд бодоол байсан. Тэгэхээр бүр үнэхээр юм гоё жаргалтай, үнэхээр гоё наа. Эмэгтэйчүүд та бүхэн яг одоо байгаа те энэ бие гоё нөгөө хотос бурхан бие төр те гэдэг шиг яг байгаадаа гоё сэтгэл ханамжтай байгаад өөрийгөө улам гоё өнгөрчүүлээд те өөртөө ихтгэлтэйгээр гоё хувцас сонгож өмсөөсэй гэж бас хүсэж байна. Ёо гоё юм бэ. Бас байж болж шүү дээ. За. Өөрийнхөө дотор байсан бачимыг мөн үү? Энэ бол би мөн. Эмэгтэй бие хамгаалагчийн дүр төрхтэй байхаа хүсдэг гэж нэг ярьж байсан шүү дээ. Тэгэхээр би тэр хүслийг энэ чинь биелүүлсэн байгаа гэсэн. Ямар санагдаж байна. Үгүй өөрийнх нь дотор байдаг хүчрэх хүн гарч ирж байгаа гэсэн. Яг үнэн би нөгөө багасаа байхдаа тий яг нэг тийм эмэгтэй бие хамгаалагч нар амар тийм зэв харагдсан шүү дээ. Яг тийм байгаа байдлаар би өөрийгөө бүр төсөөлж кино шиг боддог байсан байхгүй. Тэгэд ингэсэн чинь яг мөн байна. Савхин өмдтэй илүү энэ хослыг нь хослуулчихсан байгаа. Тэгээд төсгөөдөө готлон ч гэсэн илүү ийм эрт хүчтэй, секси тийм готлол сонгочихсон байгаа. Тэгэхээр ийм хослол яг өөрийг нь илэрхийлнэ гэсэн үг. Тэрнээс биш зүгээр энгийн хослол байвал хоёулын дунд хитрхи өдөртэй санагдана гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ лүкэн тэр чигтээ яг өөрийг нь илтгэж байгаа гэсэн. Оролцогчийнхоо дотор хүндэн тохирсон mood board-ыг илгээхэд оролцогч маань бүр маш их баярлсан. Яг тэр үед би уцаар ярьж таарсан. Тэгээд би энэ би гэж юу гэд бүр ингээд баярлаад энийгээ дэсэн хүн дотор хүний харахаар ингэж инээд юм байна гэдгээ надад хэлжсэн. Одоо энэ хувцыг ингээ өмссөн байгаа мэдрэмж нь болохоор намайг нөгөө мотоцикл сонирхдаг гэдэг утгаар те яг ингэж бүрдүүлж өгсөн байх гэж бодож байна. Гэтэ надад бол таалагдж байна. Гоё юм. Тэгээд хамгийн одоо гоё таалагдж байгаа зүйл нь юу гэхээр миний малгай те тэгээ бас энэ сохин бичаг тэгээ гутал маань байгаа. За миний ингээд оюун тарихтай бүр гоё ингээд чөлөөлөгдөж байгаа юм шиг одоо бүр те стресс баг ингээд байхгүй болж байгаа юм шиг те их тийм гоё ингээд чөлөөтэй уужим тийм мэдрэмж үсэж байна. Бүр маш их өөртөө ихтэй болоод бүр загварын алхаагаар алхаад би өмнө нь ингээ загварын сургалтын сурж ийсэн юм аа. Одоо би яг модель шиг байгаа гэдэг өөртөө бүр маш ихтэй болж ийсэн. Тэр бүхнийг хараад сухад миний хувьд бүр маш ад жаргалтай гоё эсэн. Нөгөө миний зорилго маань болохоор нөгөө яг дотор хүн маань те яг ямар дүрийг хүсэж байгаа юм гэдгийг одоо бүр бодтойгоор те илэрхийлэхийг хүссэн. Тэгээд яг энэ одоо байгаа байдал маань бол надад үнэхээр их таалагдчихээн. Одоо өөр эмчийн дүрээр те за одоо зүгээр хүүхдийн дүрээр те ингээд явцсан. Тэнгүүт чинь яг нэг дотор хүн маань те гарч ирмээр идэг. Гэхдээ тийм боломж юусоо байхгүй. Тийм учраас яг тэр дотор хүүхдийнхээ хүслийг одоо биелүүлсэндээ маш их баяртай байна. Маш их догдолж байна. Бас өөртөө маш гоё тийм итгэлтэй нэг тийм бадрангуй учин штэ гэдэг тийм одоо яг дотор мэдрэмж бол төрж байна. Тийм. Яг энэ богинохын хугацаанд болохоор зэрэг хүн одоо ингээд за би 30 гарсан юм чиндээ гэд те одоо ингээд өөрийнхөө тав тухтай тийм чөлөөтэй хувцсыг өмсөд байхгүйгээр тэрийгээ бүр улам өөрийнхөө дотор хүнийхээ хүслэн дээр нь суурлаад те яг мэрэгжлийн одоо тэр мэдлэгтэй одоо хүнээр нь те өөрийгөө ингэж нээж илрүүлж өөртөө юм гоё итгэлийг өгөх нь өстой зөв юм байна гэж би бодож байна. Гэтэл чин одоо одоо ингээл эмч хүн юм чин те за би ч одоо ингээл хүүхдүүд ээж одоо арай л ийм хувц өмсч болохгүй гэдэргээд дандаа өөрийгөө дардаг байсан байгаа даахгүй. Гэтэл чин тэрийгээ маш эв зүйтэйгээр өөрийгөө гоё ингээ илэрхийлэх боломж байдаг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол гоё өөртөө итгэлтэйгээр хүн өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг би бол одоо ойлгож байна. За тэгэд үүнээс хойш би одоо өөрийгөө ингэж хайрцаглаж барьж те ихийг хүсэхгүй. Гэхдээ тэр нь бол бүр одоо те хэд одоо тийм одоо задгаач үед юм уу цохимжгүй биш мөртлөөсөө эв түнгийн тааруулсан те өөртөө юм тухтай бас гоё чанин тансаг дэгжин те ийм одоо гоё бадрангуй байхыг одоо
ерөнхийдөө бол те ирээдүйд ингээ хүсэж яах гэсэн үг. Тэг бас биелүүлнэ. Дүрчин алхахлаар ингээ би ер нь урд өмнө хизээч тийм дүрэнд орж үзээгүй байгаа штэ. Гингүүт надад маш тийм сонин содон айгу тийм гайхалтай байгаа байхгүй юу? Би тэгтээ яг ингээд өмсөж явж болох юм уу гэд одоо нөгөө нэг сонин санагдаад байгаа байхгүй танил биш. А тэнгүүт чинь одоо яг шинэ ертөнцийг надад энэ нэвтрүүлэг нээж өгч байгаа. Тэр нь үнэхээр гоё ялла. Хамгийн гол нь миний одоо тэгээ дотор хэд мэдээж хэрэг ганцхан дүр байхгүй шүү дээ тий. Гэтэл тэр өөрийн одоо тэр дотор хүн гээд байгаа зүйлийг зан чанараар нь ингэж тодорхойлоод тий. Дээрэс нь энэ хүн ерөнхийдөө ямар хоббитэй юм, юунд дуртай юм те чөлөө цагаараа юу хийдгийг гих мэтлэнгийн олон зүйлийг ингэж харгалзан үзсний үндсэн дээрээс хүний хувцсыг сонгодог байгаа даахгүй. Мөн дээрээс нь хүний энэ арьс те нүдний өнгө, үсний өнгө гэдэг чинь энэ төрлөх байгалийн энэ өөрийнх нь одоо мөн чанар болсон өнгөн дээр нь суурлаад хувцсыг нь тодорхойлд юм байна. Тэгэхээр би өнгөрсөн хугацаанд бол ерөнхийдөө дандаа сэтгэл хөдлөлөөрөө те хувцас сонгодог байсан. Тэгэхээр маш их олон хувцаснасаа сонголтоо хийж чадахгүй бас маш их цаг хугацааг одоо хувцлан дээрээ үрдэг байсан байна. Тэгэхээр цөөхөн одоо сонголттой одоо хувцас байгаа. Тэр нь өөрт нь ингээ тохирдог байх юм бол тий цаг хугацааг хэмнэжийн бас миний оюун тарих маш гоё чөлөөтэй тий ийм дарамтгүй байгаа юм шиг ийм гоё хөнгөн цэгцтэй байд юм байна гэдгийг би ойлгож авч байна. Тэгээд энэ нэвтрүүлэгт те одоо оролцогч болон сонгосон одоо SBN телевизийн та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Тэгээд магадгүй дараа дахин уулзахыг ч үгүйсэхгүй. Ер нь бүх одоо насныхаа эмэгтэйчүүдээ те өөрийнхөө одоо хүсэл мөрөөдлийг гоё тодруулан гаргаарай. Тэгээ хувцс гэдэг бол үнэхээр гахалтай ертөнц байд юм биш үү те. Тэгээд ер нь бол үгээр хэлшгүй тийм догтлол те. Миний одоо энерги бүр үнэхээр пул болж байна те. Яг тэр мэдрэмж нь болохоор яг ийм дүрштэй чи гэж дотор хүмүүс хэлж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр миний мөрөөдлийн одоо бас нэг хэсэг байлаа. Тэгэхээр бас та бүхэндээ маш их баярлалаа. Оролцогч Батшимгийн маань өөрчлөлт та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дотоод ертөнцийг та бүхэн маань мэдэрч чадсан гэж найдаж байна. Цаашдаа оролцогч маань өөрийн гайхалтай дотоод ертөнцийг ур чадвартайгаа хослуулан маш олон хүчтүүдийг хэмчлэн мундаг тамирчин, аз жаргалтай ээж, эмэгтэй гол дүрийг бүтээн сайхан амьдрна гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн дугаард хамтран ажилласан Everyday мультибрендийн үүсгэн байгуулагч, саруулагч, Монголдо өнгө гаргалтаар тэргүүлдэг Эса салоны захирал ээгийн эгч болон артист Бумада маш их баярлан талархснаа илэрхийлье. Дараагийн дугаарын оролцогч тааж байж болох юм шүү. Хэрвээ хүсвэл та бүхэн бидэнд хүсэлтээ илгээгээрэй. Донж нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.